хууль зүй дотоод хэргийн яам, хууль зүйн үндэсний хүрээлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв төрийн бүс байгууллага үзүүлж байна. Монгол улсын засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, нийгмийн даатгалын тухай хуулиудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбогдолтой зүйл заалтыг төвөрлөж энэхүү гарын авлагыг бэлтгэлээ. Хууль зүй дотоод хэргийн яам, хууль зүйн үндэсний хүрээлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв төрийн бүс байгууллага. Боловсролын тухай хууль. Боловсролын тухай хууль. Боловсролын тухай хуулийн дах хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбогдолтой хуулийн зүйл заалт. 1-р бүлэг. Нийтлэг үндэслэл. 1-р зүйл хуулийн зорилт. 1.1. Энэ хуулийн зорилт нь боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино. 3-р зүйл хуулийн нэр томьёо. 3.1.9. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч гэж хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-д заасан эрг нэг. 4-р зүйл боловсролын зорилго. 4.1. Монгол улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие биелдрийн зохих чадвартай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино. 5-р зүйл боловсролын үндсэн зарчим. 5.1.4. Иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгуурлан гадуурхахгүй байх, их хэлээрээ сурч боловсрох тэгш боломж нөхцлөөр хангана. 2-р бүлэг. Боловсролын хөтөлбөр агуулга стандарт. 12-р зүйл ерөнхий боловсролын сургууль. 12.9. Ерөнхий боловсролын сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүний насны зэрэг, боловсрол, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. 13-р зүйл боловсролын байгууллагын тогтолцоо. 13.1. Боловсролын байгууллагын тогтолцоо нь сургалтын, эрдэм шинжилгээ, арга зүйн, боловсролын үнэлгээний, мэргэжил дэвшлүүлэх сургалт арга зүйн болон бусад байгууллагаас бүрдэнэ. 13.3. Ерөнхий боловсролын бусад сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бага, суур, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. 13.3. Тусгай сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байна. 13.6. Ерөнхий боловсролын тусгай сургуульд энэ хуулийн 12.6-д заасан ажилтнаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах, чирэгжүүлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламжийг үзүүлэх чиглэлээр мэргэшсэн эмч, совлогч, туслах багш, сэргээн засалж, сэтгэл зүйч ажиллана. 13.8. Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа нэг багшид ноогдох хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тоог боловсролын, нийгмийн хамгааллын, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно. 13.9. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн боловсролын үнэлгээний журмыг боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлана. 13.10. Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч тусгай мэргэжлийн багш, туслах багш, сэтгэл зүйч, сувилагч, сэргээн засалж, нийгмийн ажилтан ажиллуулж болно. 13.11. Ерөнхий боловсролын тусгай сургууль нь сэргээн засалтын кабинет танхимтай байна. 13.12. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ажиллаж байгаа багш, нийгмийн ажилтан нь
хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирсон заах арга эзэмшсэн байна. 19-р зүйл боловсролын сургалтын байгууллага байгуулах. 19-2 боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэл бүртгүүлсэн өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно. 5 дугаар бүлэг боловсролын эдийн засаг. 39-р зүйл боловсролын санхүүжилт. 39-7 орон нутгийг боловсон хүчнээр хангах, чухал хэрэгцээтэй мэргэжилтнийг бэлтгэх, суралцагчийн авьяасыг дэмжих, орлого багтаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмшигтэн зориулж сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгох бөгөөд тэдгээрийг олгох журмыг засгийн газар батлана. 40-р зүйл төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт. 40-5 нэг суралцагчид ноогдох хувьсах зардлыг сургуулийн байршил, хэв шинж, мэргэжлийн чиглэл, олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын онцлог болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээтэй уялдуулан энэ хуулийн 43-т заасан сургалтын байгууллага тус бүрээр ялгууртай тогтоох бөгөөд аргачлалыг нь боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлана. 43 сургуулийн өмнөх болон бага, дунд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ноогдох хувьсах зардлын дундаж норматив, түүний бүрэлдэхүүн, аймгийн төвөөс бусад сум, тосхон, багийн сургуульд бага, суур, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ноогдох хувьсах зардлын хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэл зүрийг засгийн газар жил бүр шинжилэн тогтооно. 42 дугаар зүйл боловсролын байгууллагын сургалтын орчин. 42-1 боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна. 43 дугаар зүйл боловсролын харилцаанд оролцогчдын нийгмийн баталгаа. 43-1-8 ерөнхий боловсролын сургуулийн эмч, бага ангийн багшид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 7-8-д заасан нэмэгдлийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч сар бүр олгох. 43-2-7 суралцагчийн онцгой авьяас, чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, урамшуулан дэмжих, өнчин, амжиргааны түвшин доогуур хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг сурах нөхцөл болцоогоор төрөөс хангах. 44-р зүйл багшийн эрх үүрэг. 44-2 багш дараах үүрэгтэй. 44-2-1 багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих. 44-2-2 боловсролын стандартыг хэрэгжүүлэх. 44-2-3 онлайн мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх. 44-2-4 суралцагчдыг ялгуурлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах. 44-2-5 суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвчөхөд дэмжлэг үзүүлэх. 44-2-6 суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандах. 44-2-7 суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих. 44-2-8 хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн бие эрхтэн, хөгжлийн онцлогийг хүндэтгэн үзэж, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч бусдын адил тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх. 44-3 багш нь суралцагчийн бие махбодод халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглоно. 44-4 багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллана. 46 дугаар зүйл эцэг эх, асран хамгаалагчийн эрх үүрэг. 46-2 эцэг эх, асран хамгаалагч дараах үүрэгтэй. 46-2-1 хүүхдийн авьяас чадварыг бага наснаас нь дэмжин хөгжүүлэх, боловсрол эзэмшигт нь шаардагдах нөхцөлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах, мэргэжлээ сонгоход нь хүүхэдтэй туслах. 46-2-2
сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сургууль багшаас тавьсан шаардлагыг биелүүлэх. 46-гийн 2-ын 3. Хүүхэдтэй 16 хүртэл наснд нь суурь боловсрол заавал эзэмшүүлэх, суралцах хүсэл сонирхлыг нь хааж богдуулахгүй байх. 46-гийн 2-ын 4. Хүүхдийг гэр бүлийн орчинд сургах арга барил эзэмших. 46-гийн 2-ын 5. Боловсрол эзэмшигчид нь хүүхдтэй байнгын дэмжлэг, тусалцаа үзүүлэх, урамшуулан дэмжих. 46-гийн 2-ын 6. Хүүхдийн суралцах, төлөвшөх, авьяасыг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааны үйл явц, үр дүнтэй танилцах. 46-гийн 3. Хүүхдийн суралцах, төлөвшөх, авьяас чадварыг нь хөгжүүлэх асуудлаар боловсролын сургалтын байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж болно. Дээд боловсролын тухай хууль яс. 19-р зүйл. Суралцагчийн нийгмийн баталгаа. 19-ийн 2. Өнчин, тахир дутуу болон амжиргааны баталгаа түвшингээс доогуур орлоготой өрхийн болон бусад шаардлагатай суралцагчид тэтгэлэг, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрт зориулан хөнгөлөлттэй зээл олгоно. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль яс. Шинжилсэн найруулга. 3 дугаар бүлэг. Мэргэжлийн боловсрол сургалтын агуулга стандарт. 12 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага. 12-ийн 7. Мэргэжлийн сургалтын байгууллага нь үйлдвэрлэлийн харьяалалтай сургалтын төв, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төв, хөдөлмөр эрхлэлтийн боловсролын төв, тусгай хэрэгцээт боловсролын сургалтын байгууллага зэрэг хэв шинжтэй байж болно. Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль яс. 1-р бүлэг. 4-р зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт. 4-ийн 1-ийн 2. Тусгай цэцэрлэг гэж 2 наснаас сургууль дэлсэх хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие биелдар, оюун ухаан, нийгэмшигүн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагыг. 4-ийн 1-ийн 4. Асрамжийн цэцэрлэг гэж 2 наснаас сургууль дэлсэх хүртэлх насны эцэг эх, асран хамгаалагч буй болох нь албан ёсоор тогтоогдсон өнчин, хагас өнчин хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие биелдар, оюун ухаан, нийгэмшигүн хөгжлийг дэмжих сургалтын байгууллагыг. 3 дугаар бүлэг. Цэцэрлэг, түүний зохион байгуулалт. 8 дугаар зүйл. Цэцэрлэг. 8-ийн 14. Сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч тусгай мэргэжлийн багш, туслах багш, эмч, сэргээн засалч, нийгмийн ажилтан ажиллуулж болно. 8-ийн 15. Сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа байгууллагын нэг багшид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог боловсролын нийгмийн хамгааллын, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно. 9-ийн 9. Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгийн ердийн бүлгийн хүүхдүүдтэй хамт сургаж болох бөгөөд хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 2 хүртэл хүүхэд нэг бүлэгт байж болно. 9-ийн 10. Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтыг зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлана. 9-ийн 11. Сургуулийн өмнөх боловсролын тусгай цэцэрлэг нь сэргээн засалтын кабинет танхимтай байна. 9-ийн 12. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ажиллаж байгаа багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирсон заах арга барилыг эзэмшсэн байна. 9-ийн 13. Тусгай цэцэрлэг нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байна. 9-ийн 14. Тусгай цэцэрлэгт ажиллаж байгаа нэг багшид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог боловсролын, нийгмийн хамгааллын, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно. 9-ийн 15. Цэцэрлэгийн багшид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, ажил, мэргэжлийн онцлогоос нь шалтгаалan нэмэгдэл салин болгоно. 9-ийн 16. Энэ хуулийн 9-ийн 15-д заасан нэмэгдэл цалингийн хэмжээ түүнийг олгох журмыг засгийн газар батлана. Нийгмийн халамжийн тухай хууль.
Нийгмийн халамжийн тухай хууль. Нийгмийн халамжийн тухай хуулийн дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбогдолтой хуулийн зүйл заалт. 1-р бүлэг. Нийтлэг үндэслэл. 1-р зүйл. Хуулийн зорилт. 1.1. Энэ хуулийн зорилт нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний төрөл, хамар хүрээг тогтоох, нийгмийн халамжийн санг бүрдүүлэх, энэхүү сангийн хөрөнгийг зарцуулах, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 3-р бүлэг. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж. 12-р зүйл. Нийгмийн халамжийн тэтгэвэр. 12-ийн 1-2. 16 наснд хүрсэн одоо иргэн. 12-ийн 1-3. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 наснд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн. 12-ийн 1-4. Тэжээгч нас барсан 18 хүртэлх насны хүүхэд. 12-ийн 1-5. 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойсон 45 наснд хүрсэн эх, 50 нас хүрсэн эцэг. 13-ийн 2-1. Бүтэн өнчин хүүхдийг хууль ёсоор үрчлэн авсан болон хууль ёсоор асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа иргэн. 13-ийн 2-2. Гэр бүлийн тухай хуулийн 25-5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг гэр бүлийн тухай хуулийн 74-р зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхэд хамгааллын тухай хуулийн 13-р зүйлд заасны дагуу хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамрагдсан байгаа. 13-ийн 2-3. Тэжээнд тэтгэх хүүхэдгүй ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа. 13-ийн 2-4. Эмнэлгийн хяналтад байдаг байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа. 13-ийн 5-1. Гэнтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орнонд цаашид амьдрах боломжгүй болсон болон амжиргааны их үүсрэн алдсан өрх. 13-ийн 5-2. 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-аас 24 насны иргэн. 13-ийн 5-3. Хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй, нийгмийн халамжийн дэмжлэг тусалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн. 13-ийн 5-4. Нийгмийн халамжийн дэмжлэг тусалцаа зайлшгүй шаардлагатай 4 ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй гэр оронгүй өрх толгойлсон эцэг эх. 13-ийн 5-6. Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхэдэд засгийн газраас тогтоосон тухайн үеийн нийгмийн халамжийн тэтгэвртэй тэнцвэх хэмжээний тусламжийг. 13-ийн 5-7. Байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэн. 13-ийн 5-9. Эхийн алдар 1-р зэргийн одон эсвэл эхийн алдар 2-р зэргийн одонтой эх мөнгөн тусламж давхардуулахгүйгээр. 8-р зүйл. Олон нийтийн оролцоонд түшгэлсэн халамжийн үйлчилгээ. 18-ийн 1. Олон нийтийн оролцоонд түшгэлсэн халамжийн үйлчилгээ нь дараах төрөлтэй байна. 18-ийн 1-1. Амьдралын этгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авиасыг дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах. 18-ийн 1-2. Зөвлөгөө өгөх. 18-ийн 1-3. Сэргээн засах үйлчилгээнд хамруулах. 18-ийн 1-4. Төр байрлуулан асрамжлах, хүчирхийлэлд өртсөн хүнийг төр хамгаалан байрлуулах. 18-ийн 1-5. Өдрийн үйлчилгээнд хамруулах. 18-ийн 1-6. Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах. 18-ийн 1-7. Иргэн түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамжийн бусад үйлчилгээг үзүүлэх. 18-ийн 1-8. Гэр оронгүй иргэн түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, төр хоноглох байранд байрлуулах. 18-ийн 1-9.
Нийгмийн халамжийн дэмжлэг тусалцаа зайлшгүй шаардлагатай энэ хуулийн 3.1-2, 18.2 заасан өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олонны бүлгийг бүрдүүлэх, орлогын их үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургах. 19-р зүйл. Төрөлдсөн асрамжийн үйлчилгээ. 19-1. Төрөлдсөн асрамжийн үйлчилгээ нь дараах төрөлтэй байна. 19-1-2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамжийн үйлчилгээ. 19-2. Төрөлдсөн асрамжийн үйлчилгээнд дараах иргэнийг хамруулна. 19-2-1. Тэжээнд итгэх хүүхэдгүй, биедан амьдрах чадваргүй, ганц бие, эсвэл тэжээнд итгэх хүүхэд нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтийн улмаас дэмжлэг тусалцаа үзүүлэх чадваргүй, тэжээнд итгэх үүрэгтэй этгээд нь тухайн ахмад насны эсрэг хүчирхэл үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн оролцоонд түшгэлсэн халамжийн үйлчлэгэнд хамрагдах боломжгүй ахмад настан. 19-2-2. Мэргэжлийн үйлчилгээ тусгай нөхцөл шаардагдсан болон тэжээнд итгэх хүүхэдгүй, биедан амьдрах чадваргүй ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй иргэн. 19-2-3. Хүнд нөхцөлд байгаа гэр бүлийн тухай хуулийн 25-5-д заасан болон байнгын асрамжинд байдаг хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхэд. 19-3. Энэ хуулийн 19-1-2, 19-1-3-т заасан асрамжийн үйлчилгээг үйлчлүүлэгчийн өвөрмөц хэрэгцээ, нас хүүсийн онцлогийг харгалзан наривчлан ангилж төрүүлжүүлж болно. 19-4. Энэ хуулийн 19-2-1, 19-2-4-т заасан хүүхэд ба иргэнийг төрөлцсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах тухай шийдвэрийг аймаг нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын саналыг үндэслэн аймаг нийслэл дүүргийн засаг дарга гаргана. 19-5. Төрөлцсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэний дор дүрцсэн зардлын норматив, эд хөрөнгийн эдэлгээний хугацаа, журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн баталж мөрдүүлнэ. 19-5-1. Хоол хүнс, хувцас, эм, ариун цэврийн болон хичээлийн хэрэглэгдэхүүний нэг хүнд ногдох зардлын норматив, эдэлгээний хугацаа. 19-8. Төрөлцсөн асрамжийн үйлчлэгэнд хамрагдаж байгаа нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр авагч ахмад настан 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний тогтоогдсон тэтгэврийнх нь 70% асруулж байгаа иргэнд 30% тухайн асрамжийн үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагад нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу олгоно. 19-9. Нийгмийн халамжийн үйлчилгээг энэ хуулийн 18-2, 19-2-т зааснаас бусад өрх, иргэний хүсэлтийн дагуу төлбөртэй үзүүлж болох бөгөөд тухайн үйлчилгээний төлбөрийн хэмжээг үйлчлүүлэгчтэй хэлэлцэн тогтооно. 19-10. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах үйлчилгээ, өдрийн үйлчилгээг үзүүлэх, тухайн хүүхдийг хөгжүүлэх төв, төрөлцсөн асрамжийн үйлчилгээг холбогдох стандартын дагуу зохион байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нийгмийн халамжийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүд хамтран шийдвэрлэнэ. 5 дугаар бүлэг. Нийгмийн хөгжлийн үйлчилгээ. 20 дугаар зүйл. Боловсролыг дэмжих үйлчилгээ. 22. Боловсролыг дэмжих үйлчилгээнд дараах иргэнийг хамруулна. 20-2-1. Энэ хуулийн 3-1-2-д заасан өрхийн гишүүн иргэний болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхэд. 20-2-2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд. Иргэн та нийгмийн халамжийн тухай хуульд заагдсан халамж, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар оршин суугаа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс болон хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтэнд хандна уу? Асуудлын хянан шийдвэрлэх хугацаа 30 хоног байна. Нийгмийн даатгалын тухай хууль. Нийгмийн даатгалын тухай хууль. Нийгмийн даатгалын тухай хуулийн дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбогдлолтой хуулийн зүйл заалт. 1-р бүлэг. Нийтлэг үндэслэл. 1-р зүйл. Хуулийн зорилт. Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл,
хэлбэр, хамрах хүрээг тогтоож, нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, зарцуулах болон нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны эргэцэн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хоёрын иштрийг нэгдүгээр зүйлд хуулийн нэр томьёо. Хоёрын иштрийг нэгдүгээр зүйлийн 8-д тэтгэвэр гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь мөн дахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгт хүртэл эсвэл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл нас барахт нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг. Хоёрын иштрийг нэгдүгээр зүйлийн 10-д төлбөр гэж үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 буюу түүнээс дээш хувиар алдсан даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нөхөн олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээний үн, аршаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилийн газрын үйлчилгээний хувьсах зардлыг. Хоёрын иштрийг нэгдүгээр зүйлийн 11-д аршаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтний сувилийн газрын үйлчилгээний хувьсах зардал гэж үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагч сувилийн газар эмчлүүлэхэд гарсан зардлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох төлбөрийг. 26-гийн иштрийг нэгдүгээр зүйл нийгмийн даатгалын байцаагчийн нийгмийн баталгаа мэргэжсэн зэргийн нэмэгдэл. 26-гийн иштрийг нэгдүгээр зүйлийн 1-д нийгмийн даатгалын байцаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн чадвараа төр алдсан, тахир дутуу болсон, бусдын нөлөөгөөр амь нассан алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт дараах буцалтгүй тусламжийг олгоно. 26-гийн иштрийг нэгдүгээр зүйлийн 1-д хөдөлмөрийн чадвараа төр алдсан тохиолдолд эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж албан тушаалын үндсэн цалингийн зөрүү. 26-гийн иштрийг нэгдүгээр зүйлийн 1-2-д тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр албан тушаалын үндсэн цалингийн зөрүү. 5 дугаар бүлэг эмнэлэг хөдөлмөрийн магадлага. 28 дугаар зүйл эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны тухай ойлголт. 28-1 хүмүүсийн оюун ухаан, мэдрэх үе, бие биедрийн хэвийн үйл ажиллагаа нь алдагдж, тахир дутуу, хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас, хэсэгчлэн алдсан, мөн түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох мэргэжлийн үйл ажиллагааг эмнэлэг хөдөлмөрийн магадлага гинэ. 28-2 ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн хамтран батална. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиас. 7 дугаар зүйл нэрийн данснаас тэтгэвэр авах эрх. 7-2 1960 оны 1-р сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн бөгөөд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нэг заасны дагуу тахир дутуугийн буюу тэжээгчийн алдсны тэтгэвэр авах болцол хангасан даатгуулагч нь энэ хуулийн дагуу бодож тооцсон тахир дутуугийн буюу тэжээгчийн алдсны тэтгэврийг авах эрхтэй. 8 дугаар зүйл тэтгэврийг тооцох. 8-3 тахир дутуугийн тэтгэврийг нэрийн данснаас тооцоход 8-1 хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол сүүлийн 3 жилийн дундаж сарын хөдөлмөрийн хөлөс түүнтэй адилтгах орлогын 60%-аар. 8-3-2 хөдөлмөрийн чадвараа хагас алдсан бол сүүлийн 3 жилийн дундаж сарын хөдөлмөрийн хөлөс түүнтэй адилтгах орлогоос хөдөлмөрийн чадвараа алдсан хувьд ногдох хэмжээгээр бодож тогтооно. 9-р зүйл тэтгэврийн доод хэмжээ. 9-3 тахир дутуугийн болон тэжээгчийн алдсны тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны тэтгэврийн доод хэмжээтэй адил байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиас. 3 дугаар бүлэг тахир дутуугийн тэтгэвэр. 7 дугаар зүйл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх. 7-1 тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-с доошгүй жил эсвэл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараах хүндрэл, ахын ослын улмаас хөдөлмөрийн чадвараа
50-аас доошгүй хуваар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. 7-гийн 2. Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцвүүлэн тогтоолгож авах эрхтэй. 8-р зүйл тахир дутуу болсныг тогтоох. 8-1. Тахир дутуу болсныг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хагас буюу хэсэгчлэн алдсан гэж ангилна. 8-2. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно. 8-3. Тахир дутуу болсныг тогтооход баримтлах өвчний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батлана. 9-р зүйл тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ. 9-1. Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэврийг түүний хөдөлмөрийн хөлснөөс энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1/2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр тогтооно. 9-2. Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 50-аас доошгүй хуваар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэврийг түүний хөдөлмөрийн хөлсний энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1/2 дахь хэсэгт заасан хувь хэмжээнд ногдох хэсгээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр бодож тогтооно. 9-3. Тахир дутуугийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй, тахир дутуугийн хувь тэнцвүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны хувь тэнцвүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээтэй тус адил байна. 10 дугаар зүйл тахир дутуугийн тэтгэврт олгох хугацаа. Тахир дутуугийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл хэрв тэтгэвэр авагч нас барвал нас барсны дараагийн сар дуустал олгоно. 11-р зүйл тахир дутуу болсныг нөхөн тогтоож тэтгэврийг нөхөн олгох. 11-1. Хүндэтгэх шалтгаанаар эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа тогтоолгож чадаагүй даатгуулагчийн тахир дутуу болсныг нөхөн тогтоосон бол 2 сараас хэтрэхгүй хугацааны тэтгэврийг нөхөн олгоно. 11-2. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхдэггүй болсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааг сунгасан буюу нөхөн тогтоосон бол тухайн хугацааны тэтгэврийг нөхөн олгож болно. Хэрв энэ хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдвөл урьд тогтоогдсон тэтгэврийн хэмжээг баримтлан тэтгэврийг нөхөн олгоно. 11-3. Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан даатгуулагч хөдөлмөрийн чадвараа нөхөн сэргээгдснээс хойш 6 сарын дотор дахин тахир дутуу болсон тохиолдолд түүнд урьд тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоход баримтлсан хөдөлмөрийн хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн хугацааг үндэслэн тэтгэвэр тогтооно. 4-р бүлэг тэжээгчийн алдсны тэтгэвэр. 12 дугаар зүйл тэжээгчийн алдсны тэтгэвэр авах эрх. 12-3. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчийн алдсны тэтгэврийг хувь тэнцвүүлэн тогтоолгож авах эрхтэй. 13 дугаар зүйл тахир дутуу иргэнд тэжээгчийн алдсны тэтгэвэр тогтоох. Тэжээгч нь нас барсан бөгөөд өөр төрлийн тэтгэвэр авдаггүй тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хугацаанд нь тэжээгчийн алдсны тэтгэвэр тогтоон олгож болно. 14-р зүйл тэжээгчийн алдсны тэтгэврийн хэмжээ нэмэгдэл. 14-2. Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчийн алдсны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1% удаж нэмэгдүүлнэ. 14-3. Тэжээгчийн алдсны бүрэн тэтгэврийн доод хэмжээг хөдөлмөрийн чадваргүй 1 хүнд хөдөлмөрийн баталгаа төлсөний 50%-аар, 2 хүнд 75%-аар, 3 ба түүнээс дээш хүнд 100%-аар тус тогтооно. Харин тэжээгчийн алдсны хувь тэнцвүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50%-аас багагүй байна. 15 дугаар зүйл тэжээгчийн алдсны тэтгэвэр олгох хугацаа. 15-1. Тэжээгчийн алдсны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл
тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно. 16 дугаар зүйл тэжээгчийн алдсны тэтгэврийг нэгтгэн тогтоох. 16-гийн 1. Тэжээгчийн алдсны тэтгэврийг гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнд нэгтгэн нэг тэтгэвэр тогтооно. Харин тогтоосон тэтгэврийг тэдний хүсэлтээр хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд адил хэмжээгээр хуваан олгож болно. 16-гийн 2. Энэ хуулийн 12 дугаар зүйлийн нэгдэх хэсгийн 1-3-т заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчийн алдсны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс энэ хуулийн 14 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр бодож тогтооно. 8 дугаар бүлэг тэтгэвэр тэтгэмж тогтоох олгох. 24 дугаар зүйл тэтгэвэр тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах шийдвэрлэх хугацаа. 24-ийн 1. Тэтгэвэр тогтоолгох өргөдөл хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө. 24-ийн 1-2. Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тахир дутуу болсноос хойш 14 хоногийн. 24-ийн 1-3. Тэжээгчийн алдсны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн хэрв хүндэтгэх шалтгаантай бол 3 сарын дотор. 24-ийн 2. Ажил олгогч өөрөөсөө шаардагдах баримт бичгийг саадгүй бүрдүүлж өгөх үүрэгтэй. 24-ийн 3. Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. 24-ийн 4. Тэтгэмж авах өргөдөл хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө. 24-ийн 4-1. Хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмж авах даатгуулагч хөдөлмөрийн чадвар төр алдсан өдрөөс хойш 4-7 хоногийн хэрв хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 сарын дотор жирэмсний болон амарчсны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4-7 хоногийн дотор хүндэтгэх шалтгаантай бол 6 сарын дотор. 24-ийн 4-2. Оршуулгын тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 4-7 хоногийн хэрвээ хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 сарын дотор. 24-ийн 5. Нийгмийн даатгалын байгууллага тэтгэмж авах өргөдлийг хүлээж авснаас хойш хөдөлмөрийн чадвар төр алдсны, жирэмсний болон амарчсны тэтгэмж олгох асуудлыг 21 хоногийн дотор, оршуулгын тэтгэмж олгох асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэнэ. Хөдөлмөрийн тухай хууль. Хөдөлмөрийн тухай хууль. Хөдөлмөрийн тухай хуулийн дах хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбогдолтой хуулийн зүйл заалт 1-р бүлэг нийтлэг үндэслэл. 1-р зүйл хуулийн зорилт. 1-1. Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж, талуудын харилцан эрхтэгч байдлыг хангахад оршино. 2-р бүлэг хамтын гэрээ, хэлэлцээр. 18-р зүйл хамтын гэрээгээр зохицуулах харилцаа. 18-1. Хамтын гэрээнд энэ хуулиар шууд зохицуулагдаагүй дараах харилцааг зохицуулна. 18-1-4. Ажилтан үүний дотор жирэмсэн, насанд хүрээгүй, тахир дутуу болон одой хүний хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах. 18-1-10. Аж ахуй нэгж байгууллагын орон сууц, хүүхдийн цэцэрлэг, ясэл, нийгэм, соёлын зориулалттай барилга, байгууламжийг барих, ашиглах, олон хүүхэдтэй гэр бүл, өргө толгойлсон их буюу ганц бие эцэг, тахир дутуу хүүхэдтэй ажилтнанд хөнгөлөлт үзүүлэх, тухайн аж ахуй нэгж байгууллагад ажиллаж байсан ахмад настан, тахир дутуу хүн, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс эрүүл мэндэнд хохирсон ажилтны амжиргааг сайжруулах. 36 дугаар зүйл. Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах.
36-гийн 1. Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй. 36-гийн 1-1. Үйлдвэрлэлийн осол, хурц хорлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээнд дуусгар болсон ажилтан эдгэрснийхээ дараа 1 сарын дотор эргэж ирсэн. 5 дугаар бүлэг. Ажил амралтын цаг. 71-р зүйл. Ажлын цагийг богиносгох. 71-5. Тахир дутуу болсон одоо хүний гүйцэтгэж байгаа ажлын шинж байдлаас хамааран ажилтны саналыг харгалзан ажлын цагийг богиносгож болно. 111-р зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй буюу одоо хүний хөдөлмөр. 111-1. 25 болон түүнээс дээш ажилтнтай аж ахуй нэгж байгуулга нь ажил албан тушаалынхаа 4 түүнээс дээш хувийн оронтоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одоо хүнийг ажилуулна. 111-2. Аж ахуй нэгж байгуулга энэ хуулийн 111-1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одоо хүн ажилуулаагүй бол ажилуулбал зохих оронтоо дутамд сар бүр төлбөр төлнө. 111-3. Энэ хуулийн 111-2 заасан төлбөрийг аж ахуй нэгж байгууллагын ажиллагчдын тоо төлбөрийн нийт хэмжээнээс хамааран засгийн газраас тогтооно. 111-4. Энэ хуулийн 111-2 заасан төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн уг хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй буюу одоо хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. 111-5. Хөгжлийн бэрхшээлтэй одоо хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшиллахгүй бол тэдгээрийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглоно. 111-6. Аж ахуй нэгж байгуулга тогтоосон төлбөрийг 24 сар тасралтгүй төлсөн тохиолдолд дараагийн 12 сард ноогдох төлбөрийг чөлөөлнө. 111-7. Аж ахуй нэгж байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхлэх боломжтой ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлана. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиас. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулинд дах хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлттэй холбогдолтой хуулийн зүйл заалт. 5 дугаар бүлэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт. 17 дугаар зүйл. Хөдөлмөрлөх эрх. 17-гийн 1. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орох, албан тушаал дэвших, цалин хөлс, нөхөн олгор авах, хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд бусадтай адил тэгш хамрагдах эрхтэй. 17-гийн 2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна. 17-гийн 3. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний бие эрхтэн, хөгжлийн онцлогт нийцсэн ажлын байрыг хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу бий болгож ажилуулах үүрэгтэй. 17-гийн 4. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхийг хангахдаа энэ хуулийн 6-гийн 4-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 17-гийн 5. Цалин хөлс олгож байгаа шалтгаанаар хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын аливаа тэтгэвэр, тэтгэмжийг зогсоохыг хориглоно. 17-гийн 6. Холбогдох хуульд заасан шалгуурыг ханган нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн хөгжлийн бэрхшээлтэй хүний халамжийн тэтгэврийг нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу зохицуулна. 18 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг төрөөс дэмжих. 18-ийн 1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтэд төрөөс дараах дэмжлэг үзүүлнэ. 18-ийн 1-1. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулж байгаа иргэн, хуулийн этгээдийг хууль тогтоомжийн дагуу татврын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах, тохирох хэрэглэгдэхүүн бүхий ажлын байр бий болгохыг урамшуулах. 18-ийн 1-2.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх чадварт тохирох хэрэглэгдэхүүн бүхий ажлын байр бий болгох, тэдгээрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төвшин хөрөнгөөр хийх худалдан авалтад тэргүүн ээлжинд хамруулах. 18-1-3 Хөгжлийн бэрхшээлтэй хүн мэргэжлээр ажиллахад шаарддаг ажлын багж, тоног төхөөрөмж, материал болон бусад шаардлагатай хэрэгслийг худалдан авахт нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг удаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх. 18-1-4 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх. 18-1-5 Мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох ба урамшуулал олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах. 18-1-6 Хөгжлийн бэрхшээлтэй хүнд мэргэжлийн чиг баримжаа, ур чадвар олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх. 19-р зүйл ажлын байрны сонгон шалгаруулалт. 19-1 төрийн байгууллага хуулийн этгээд нь ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээг харгалзан үзнэ. 19-2 Хөгжлийн бэрхшээлтэй хүн нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцохдоо түүний хөгжлийн бэрхшээлийн онцлог хэрэгцээ, шаардлагад тохирох тусламж, нэмэлт цаг ашиглах эрхтэй. 19-3 Хөгжлийн бэрхшээлтэй хүн энэ хуулийн 19-2-т заасан хэрэгцээ, шаардлагын талаар хүсэлт гаргасан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулж байгаа байгууллага хүсэлтийг хүлээн авах үүрэгтэй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль. Шинжилсэн найруулга. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дах хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбогдолтой хуулийн зүйл заалт. 1-р бүлэг. Нийтлэг үндэслэл. 1-р зүйл. Хуулийн зорилт. 1.1 Энэ хуулийн зорилт нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны эрхцэн үндсийг бүрдүүлж, түүний төрөл, хэлбэр, хамрах хүрээ, санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 3-р зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт. 3.1-7 Ажил олоход хүндрэлтэй иргэн гэж хөдөлмөр эрхлэлтийн нэмэлт үйлчилгээ, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д заасан иргэн, 20 хангаас суллагдсан болон хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэнийг. 3-р бүлэг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ. 5-р зүйл. Ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. 15-1 Ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор энэ хуульд зааснаас гадна дараах дэмжлэг үзүүлнэ. 15-1 Ажил олоход хүндрэлтэй иргэнд хөдөлмөр эрхлэлтийн сургалтанд хамрагдах хугацаанд нь хоол, унааны зардлын хөнгөлтийг үзүүлж, энэхүү зардлыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх. 15-1-2 Хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан болон 20 хангаас суллагдсан иргэнийг үйлдвэрлэл дээр дадлагжуулан үндсэн ажилтнаар 1 жилээс доошгүй хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулж байгаа ажил олгогчид дадлагын хугацааны сургалтын зардлыг нөхөн олгож 1 жилийн цалин хөстэй тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэгийг нэг удаа олгох. 15-1-4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 6 сараас дээш хугацаагаар ажилгүй байгаа иргэнийг ажилд авч 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа олгох. 15-1-5 Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан болон 20 хангаас суллагдсан иргэнийг ажлын байраар хангаж нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой санаачлаг гаргаж үр дүнд хүрсэн ажил олгогчийг тусгай болцлын дагуу хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд шалгаруулж урамшуулах.
5 дугаар бүлэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан. 23 дугаар зүйл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалт. 23-5 энэ хуулийн 22-ийн 1-7-д заасан төлбөрийг тухайн орлогыг бүрдүүлсэн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй буюу одоо хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна. 31-ийн 2-4 хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй болон одоо хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай тайлан мэдээг аймаг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад улирал тутам гаргаж ирүүлэх. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбогдолтой хуулийн зүйл заалт. 1-р бүлэг нийтлэг үндэслэл. 1-р зүйл хуулийн зорилт. 1-1 энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2-р бүлэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт. 16-р зүйл хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл тавигдах шаардлага. 16-гийн 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны нөхцөл нь тэдний хөдөлмөрлөх чадварт нь тохирсон байна. 16-гийн 2 хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр нь түүнийг орж гарахт нь саад болохооргүй байдлаар тоногдсон байна. 7-р бүлэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн биелэлтэнд тавих хяналт. 33-р зүйл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төрийн захиргааны хяналт. 33-ийн 2 хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 33-ийн 2-ийн 6 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулах ажлын байр нь стандартад нийцэж байгаа эсхийг шалгах. Аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хууль. Аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хууль. Аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбогдолтой хуулийн зүйл заалт. 18-р зүйл албан татвараас чөлөөлөх. 18-ийн 1-4 25-аас дээш ажиллагчтай аж ахуй нэгжийн нийт ажиллагчдын 3/2 ба түүнээс дээш хувийг хараагүй ажилтан эзэлдэг бол уг аж ахуй нэгжийн орлого. 19-ийн 8 50-аас дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилдаг аж ахуй нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцсон албан татврын хөнгөлөлт үзүүлнэ. 19-ийн 10 хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс үүсгэн байгуулсан төрийн бүс байгууллагыг дэмжих зорилгоор аж ахуй нэгж иргэнээс хандивлсан 1 сая хүртэлх хэмжээний төгрөгийг ийхүү хандивлсан болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн татврын жилд уг аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно. 39-р зүйл татврын улсын байцаагчийн эрхийн баталгаа. 39-ийн 4 татврын улсын байцаагч албан үүргэн гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа төрөлдсөн, тахир дутуу болсон, бусдын нөлөөгөөр амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт дараах буцалтгүй тусламж албан тушаалын цалингийн зөрүүг олгоно. 39-ийн 4-ийн 1 хөдөлмөрийн чадвараа төр алдсан тохиолдолд эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж албан тушаалын цалингийн зөрүү. 39-ийн 4-ийн 2 тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр албан тушаалын цалингийн зөрүү. 39-ийн 4-ийн 3 амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь хохирогчийн 3 жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж. Хувь хүний орлогын албан татврын тухай хуулиас. 16 дугаар зүйл албан татвараас чөлөөлөх орлого. 16-гийн 1 дараах орлогыг албан татвараас чөлөөлнө.
16-гийн 1-10 хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-аас дээшвээр алдсан хувь хүний орлого. 16-гийн 2 албан татвар ногдох орлогын дүнд албан татвараас чөлөөлөгдөх орлого хамаарахгүй. Хууль зүйн дотоод хэргийн яам, хууль зүйн үндэсний хүрээлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв төрийн бүс байгууллага үзүүлж байна. Монгол Улсын засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, нийгмийн даатгалын тухай хуулиудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбогдолтой зүйл заалтыг дүүрлэж энэхүү гарын авлагыг бэлтгэлээ. Хууль зүйн дотоод хэргийн яам, хууль зүйн үндэсний хүрээлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв төрийн бүс байгууллага.